Сайн мэцхан намайг Чавландас гэдэг. Би Хятадын Цанхай сургууль шинжлэх ухааны инженерчлэлийн мэргэжлэр бакалаврын хөтөлбөрт сурсан байгаа. Боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг ер нь бол нэлээд жилийн өмнөөс сонсдог байсан. Энэ жил Хятадын Цанхай сургууль тэмцээд талбай дээр нөгөө өдөрлөг болж исэн тэр өдөрлөгт нь очиод илүү сайн мэдээллүүд аваад сайтаар нь цочлоод за оноог нь ингэж тооцох юм байна, журам энтрийн юм шаад танилцаад тэгээд бэлдсэн байгаа. Ер нь бол энэ жилийн үед айгүй цөөхөн хүүхэд авч ирсэн болохоор бас бааз зэрэг ирэлцэж исэн. Гэхдээ бас нөгөө оноог нь харах юм бол миний тэнцсэн сургууль бус сургуулиудтай харьцуулбал нэлээд ранк раунд өөр тэгээд хэрвээ тэтгэлэг гайгүй авчих юм бол ер нь бол дэжгүй боломжийн болоо гэж бодож исэн. Гэтэл ч бас нөгөө сургалтын төлбөр нь бусад Америк энтрийн сургуулиудтай харьцуулбал хамаагүй бага гэдэг болохоор сургуулиас 50% тэтгэлэг өгсөн. Тэгээд боловсролын зээлийн сангаас үлдсэн 50% буюу 50,000 юаны тэтгэлэг авч байгаа. За дэлхийн шилдэг их сургууль сурахад мэдээж аюулгүй хачаалттай байдаг гэж сонссон. Тэрнийхээ хажуугаар санхүүдэд санаа зовоодох юм бол сурахад илүү хүндрэлтэй болно. Тэгээд зээлийн сангаас зээл аваад хөнгөлтэй зээлээр суралцсны даваа тал нэг юм бол сурж явах явцдаа ямар нэгэн байдлаар санхүүдэд санаа зовохгүй зөвхөн хичээл намд анхаарах боломжийг олгож байгаа гэж бодож байна. Тэгээд шинжлэх ухаанаараа бүр цаашаа гүнзгийрүүлээд докторийн зэрэг хүртэл нь явна гэж боддог. Мастрын сургуульд яваад боловсролын зэрэгээ дэвшүүлэх болов уу гэж бодож байна. За тэгээд тэрний дараа бол Монголд ямар нэгэн шинжлэх ухааны академид юм уу их сургуульд багшлангаа шинжлэх ухааны нээлт тиймэрхүү юм дээр ажиллавал илүү гоё гэж боддог. Хөнгөлтэй зээл болгож ирнэ гэдэг бол миний хувьд маш том боломж. Тэгээ 4 жил 50 сураад буцаад ирэхэд зээлийн төлөх хэмжээнд хэвэндээ байж байна. Тэгэхээр ийм сайхан боломж олгож байгаа юм чинь буцаагаад би бол мэдээж хариуцлагатайгаар зээлээ бол сайн толно гэдэгтэй болдог юм байна.